Монголын уламжлалт тоглоом наадгай. Үүчүр. Уламжлалт шинийн нэгний их цолголтоор эдээ цагаан амсаж, мэндийн тамхи мэдсэний дараа гэрийн эзнээс эхлээд орсон гарсан гийчин бүгд шагаагаар дөрвөн бэрх орхиж, жилийн нуруу аз хиймраа шинждэг. Дараа нь золгосон айлдаа үүчүр дэлгэж хотол олноороо тоглон нааддаг. Хөмбөр сар шинийн өдрүүдэд үүчүр тоглоомыг ямар нэгэн байдлаар тоглохыг эхэд эрхэмлдэг бөгөөд үүчүр орхиод хоцсон талынхан эхэд бэлгшээдэг. Шинийн нэгэнд үүчүртэй таараагүй хүн бол шинийн хоёронд нөхөн үүчүр тоглодог. Энд өдрөөс том жижиг өлгийтэй хөөгдч бай хэдэн ч хүн тоглож болно. Хэрэг 10 хүн байгаад нэг нь 9 байх юм бол нөгөөдөлийнхээ оронд хий хүн орхиж яах гэж нөгөө тал нь шаа орхид тоглодог. Хэрвээ энэ тоглоомыг одоо ингэж хоёр тал лангаа бодоод хин хожлоо үзээд ингэж хожлоороо тэнцэх юм бол 3 жил тэр тоглоомоо тоглохгүй боогоод далд хийдэг тийм л амжилт юм. Үүчүр тоглоомд ханшийн дэс бүхий 8 зүйлийн амтан орох бөгөөд харцаг нохоо хоёрыг хамтдахын нэгэн зүйлд авдаг онцлогтой. Дүрсийг лангаар хүнлэх бөгөөд тоглоом эхлэхдээ арслангаар толгойлон ханш дэсийн дарааллаар бүх амьтдаа урьж тавьдаг. Үүчүрийн ханш дэсийг жигсаавал шоу 64 ширхэг, тус бүр 1 лангийн үнэтэй нийт 64 ланг. Туулай 32 ширхэг, тус бүр 2 лангийн үнэтэй нийт 64 ланг. Өдөр 16 ширхэг, тус бүр 4 лангийн үнэтэй нийт 64 ланг. Бог 8 ширхэг, тус бүр 8 лангийн үнэтэй нийт 64 ланг. Харцаг 4 ширхэг, тус бүр 7 лангийн үнэтэй харцагтай нийлнэ. Нохой 3 ширхэг, тус бүр 12 лангийн үнэтэй харцагтай нийлээд 64 ланг. Эрвэс 4 ширхэг, тус бүр 16 лангийн үнэтэй нийт 64 ланг. Бар 2 ширхэг, тус бүр 32 лангийн үнэтэй нийт 64 ланг. Арслан 1 ширхэг, 64 лангийн үнэтэй болно. Бүгд 134 ширхэг мод байна. Тоглох журмын хувьд тоглогчид хоёр тал болж суугаад ээлж дараагаар нийт 6 шог орхиж Баян хангаан баялаг сангийн хорин буюу ан амьтдаас азийн шооны буултаар дөрмийн дагуу хувь авч тоглодог ёстой. Хамгийн олон лан зовлуулсан нь хождог байна. Шооны нэг нүдийг хонхор, дөрвөн нүдийг улаан гэж нэрлэх ба, хоёр нүдийг синж, гурван нүдийг ташуу, таван нүдийг шар, 6 нүдийг нуруу гэж нэрлэн нийтд нь хараг юм. Улаан юм байгаа. За энэ улааныг бол одоо нэг улаалгаар одоо шуу аавна. За ингээд хоёр улаалгаар бол хоёр улаа гэж ярина тийм ээ. Одоо дөрөв нүдтэй юм шооны нөхөө. За энэнгээр бол туулаа авж байгаа. Дөрвөн ижил юмар. За хоёр улаан, хоёр синж. За хоёр тавар ингээ улаан дуу өдр ингэж авч байна. За ингээд харцахыг бол одоо 3 хонхроор авах нь байна. За ингээд 4 синжээр нэг нохоо авах нь байна. За 3 улаанаар ингээ буугаавна. 5 хонхор юм уу 4 улаанаар ирүүс авах нь байна. 2 орхих хугацаанд. За ингээд нэг бол 4 улаан, нэг бол юм 5 хонхроор авах нь байна. За энэ бол одоо ингээд барыг 5 улаан юм уу? Одоо 6 хонхроор авна. Гэтэ энэ бол 3 орхисны туршиж шүү дээ тийм ээ. За ингээд 6 хонхроор ингээд бар авах нь байна. 6 улаан цуглуулж чадах юм бол тэр тоглогч арслан авна. За арслан бол одоо үүчүр тоглоомд одоо нэлээд шийдвэрлэх одоо бүх лангаа нийлүүлсэнтэй адилхан арслан ганцаараа 64 лан байдаг учраас арслан авахд бол нэлээд тийм тэмцэлж, мэтгэлзэж одоо бас хичээж тоглодог юм өстой байх нэ.
Тоглоомын зан үйлд шоог орхиход 6 өөр талаараа буувал шоонууд боллоо гэдэг. Шоонууд болох нь урам зориг аз хэмэртэй яваг илэрхийлдэг ба улаалганы хамтдаас бусад бүгд өрснөөс нэг нэгийг шандан дахин орхино. Дахин шоонууд буувал дахин бүгдээс тус бүр нэгийг авна. Тоглоомын эхэнд шоонууд буусан тал баяждаг. Мөн харцаг туулай дэгдэхийг азтай тооцдог. Харцаг туулай буюу 2 ширхэг дөрвөнүүд, 3 ширхэг хонхор буюу нэгнүүд буувал харцаг туулай дэгд хэмээн унтах хүртэл шоог дахин орхих эрхтэй болно. Ер нь 1 ширхэг дөрвөнүүд, 1 ширхэг хонхор, бусд нь бараа өнгөөр. Гэхдээ өөр талаараа буувал хамгийн сайн буулт. Шооны дөрвөнүүд буюу улаан нь олон байх тусам сайн буулт. Харин хамгийн муу буулт нь ганц хонхор буюу нэгнүүд дагаж буух юм. Бараанаар дүүсэн бүхэнд хонхор дагвал унтна. Зүүн бараан дүү хүдэр буюу 4 ижил бараан. Эсвэл 2-2-оор дүүж буувал хүдэр авах ёстой. Гэтэл үүнийг нэг хонхор бараан дагаж тусвал унтна гэсэн үг юм. Шооны буултад тохирох дүрс дууссан үед байгаа дүрснээс лам бодож авна. Жишээ нь нохоо дууссан байхад нохоо буувал 12 шов, эсвэл 6 туулай, эсвэл 4 хүдэр, эсвэл 1 буг, 2 туулай гэх мэтчлэн авна. За, хэдэн улаан бай? За 3 улаан нэг. За, жаахан голдоо орхив шүү. Улаан. За, 4 улаан. 4 улаан. За, одоо 1 улаан байл авах үнтэй. Улаан. За энэ. За баян буурал хангайтай баярлалаа. Агны гэж агнсангаа ариун хангаа минь хишиг үйлээ. За лангаа. За, арслан хамуур болчихгүй бол одоо танах яах вэ? За ингээл лангаа. За, лангаа удаа. Энэ мэдчлэн нарга наадмын үгсийг үүсгэн хэлцэж байхыг эрхэмлдэг байна. Монгол түмний уламжлалт үүчүүр хэмээх тоглоомыг энэ мэтээр хөгжилтөнд тоглож өндөрлүүлдэг. За тоглоомоо тоглож дуусаад ямагт арслангаар толгойлуулж хураадаг уламжлалтай.